Өнөөдрийн цай нэвтрүүлэгтээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд студиуд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За соёлын тэргүүний ажилтнанд дуучин Дэлгэр мөрөн, за мөн мөнхөд урах наран компани захирал өнөр цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Та хоёртоо өглөөний мэнд хүргэе. Баярлалаа, өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бас дээгийнхаа өрсөн учир нь бас ямар уран бүтээлүүд хийгдэж байна. Таны ойрын хугацаанд хийсэн уран бүтээлийнхаа талаар бас ярихгүй юу? За юуны төрөнд Улаанбаатар телевизийг үзэж суугаа. Монгол улсынхаа хүндэт иргэдтэй шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байгааг хүлээн авна. За уран бүтээлч бидний бол одоо хамгийн эрэлттэй одоо зав цаг чөлөө гардаг одоо улирал бол хавар цагийн улирал байдаг. За энэ хавар зундаа багтаж одоо уран бүтээлийнхаа одоо дээжүүдийг бүгдээрээ эмхлэн цэгцэлж намар цагаас бол энэ уран бүтээлүүдэд танилцуулж эхэлдэг. Тэгэд уран бүтээлч миний хувьд бол одоо өөрийн бие даасан 8 дахь цомог болох үүр дээрээ гэдэг энэ хүү цомгийг би одоо бэлэн болгосон. За мэдээж энэ хүү цомог бол миний хувьд бол миний 10 жилийн хөтөлмөр уран бүтээл байж байгаа. За онцлог нь юу юм бэ гэхээр бол энэ үүр дээр цомогт багцсан бүх дуунуудын үгийг өөрөө бичиж, аяыг өөрөө зохиож, өөрөө дуулсан байд юм аа. За энэгээрээ бас онцлогтой те гарын яваас 10 хороонд бас цөөхөн багтах уран бүтээлчд бол өөрөө дуу шүлгээ зохиож, өөрөө дуулдаг юм. За тэгээд энэ хүү цомогт багтсан одоо шинэ уран бүтээлүүд бол одоо хэдийн өдөө дүрсчигдээд одоо энэ цомог бол өөрөө 9 дуутай. Тэгээ энэ одоо 6 дахь дуу нь одоо өөрөө дүрсчигдээд одоо энэ нэвтрүүлгийн дараа бол одоо миний шинэ уран бүтээл бас гарах байх гэж бодож байна. Тэгээ хамгийн сүүлд одоо хийгдсэн энэ одоо уран бүтээлийн одоо нэрийг бол хүлээ гэж. Тэгээ энэ одоо хайр дурлал, тэгээ хүндэтгэл энэ бүхэнд одоо хүлээлт одоо хэрэгтэй гэсэн утгыг л одоо илэрхийлж ингээд дээгийнх нь ингээд зохиосон доо. Тэгээд энэ хүү цомог маань бол 1919-50 одоо мэдээллийн одоо лавлах одоо энэ компаниар одоо үнэгүй хөргөгдөж хөдөлдаалгадж байгаа. За энэ цомгийг би бол 44 наснда зохиосон учраас би одоо 44,000 төгрөгөөр хөдөлдаалж байгаа тийм. Тэгээ энэ бол бас оюуны өмч хүний одоо бас 10 жилийн хөдөлмөр учраас тэгээд бас миний дуунд дуртай одоо миний зохиосон дууг сонсох дуртай одоо олон зуун одоо мянган хүмүүс байдаг болохоор тэтгэр хүмүүстэй бас зориулж ингэж энэ цомгоо бэлтсэ. За тэгэхээр яалтчгаас оюуны өмч гэдэг бол тий оюуны өмчийг бас үнэлээд дээдлээд бас энийг бас ард түмэн маань бас тий дуу хөгжим сонсдог хүмүүс маань бас ойлгодог болоод ирсэн байгаа тий мэдээч хэрэг оюуны өмч гэдэг бол энэ хүний яг одоо оюун санаанаас гарсан маш их нүр их хөдөлмөр байгаа шүү дээ тий. Энийг одоо харахад би одоо юу харагдаж байна? Энийг гоё надад яг өөрийгөө бод яг тэрийг орж ирснээр хэл. За маш зөв. Бурханлаг. Уран бүтээл жахан бол өөрийгөө бол одоо энэ бурхан луга мэд одоо ингэж харагдах одоо үзэгдэх энэ байдлаар л одоо илэрхийлж хийсэн ухаантай. Тэрнээс ахих нь одоо бурхан болчихно гэж одоо юу ах вэ? Тэгэхээр хүний сэтгэл өөрөө их оюунлаг байдаг юм байна л да. Жишээлх юм бол одоо ах нь бол хайртай охин зөөсгийнхээ ээжид зориулж энэ цамгийг гаргасан. Тэгээд бол миний зүрх сэтгэлд бол тэр хүн хизээч үрд мөнх байх учраас энэ цамгаа би үүр дээр гэж нэрлсэн. За мэдээж харамсалтай нь одоо хань ижил маань бол тэнгэрийн оронд байгаа учраас би бол өөрөө энэ хорвоо дээр үлдэхтэй бол ингээд тал орон зай минь байхгүй болсон учраас би одоо ингээд тал нүрээ бурханлаг болгож талын би энэ дуугаараа би оюун ухаандаа ингэж дүүргэтэн болгож ингээд тэгээд ингээд үүр дээрээ гэж хэлсэн энэ цамаг ийм утга учиртай. Тэгээ энийг ингээд задлаад үсэх юм бол агаа нэг задлж байгаа би чамд энийг дурсгана бас найруулагч камер редактортай бас нэг дурсгана гэж бодож байна. Тэгээд одоо чи энийг ингээд илээд үсэх юм бол үнэхээр онцгой ийм гоё өөр гараар ингээд илээд үзтээ. Тэгээ наа чи цаас биш юм хамт хилийн юм шиг. Харин тийм ийм утга учиртай. Энэ их гоё. Би яг түрүү харчаал бодож ирсэн л та айгуу гоё юм бурханлаг нэг юм яг дүр зураг харагдсан байхгүй юу. Тэгээд их гоё утга учир нь гэсэн айгуу гоё юм л та. Тэг яагаад тал байгаа гэдгийг энэ дотор дуугаараа уран бүтээлээрээ ингээд дүрхсэн биш үү. Тэгээд одоо байхгүй хүний царайг бол ингээд дураараа хүн бол илэрхийлж хийж болохгүй учраас зүрх сэтгэл оюун ухаандаа хайр хүндэтгэлээ илэрхийлж одоо тэр тал орон зайг нь бол ингэж уран бүтээлээр ингэж нөхсөн. Тэгээ онцлог нь бол бүх дууны одоо үг аяыг өөрөө зохиож өөрөө дуулсан байдаг юм да. За тэгээд ингээд 1919-50
Одоо үнэгүй үргэлжлэлтэй хийгдэж байгаа учраас та бүхэн хизээч одоо залгаад холбогдоод энэхүү миний одоо уран бүтээлийн 8 дахь цомгийг бол та бүхэн өөрийн болгож одоо авах боломжтой. За энэ тэгэхээр дэгийн ах маань бас уран бүтээлүүдээ хийгээд дүрсжүүлээд тий арт түмэндээ бас өөрийнхөө фэн үзэгч одлонтаа бас бэлдээд одоо тий гаргаад эхэлсэн байна. Тэгэхээр бас танд уран бүтээлийн амжилт хүсмээр тий яа тэгэхээр энэ өөрөө бүх зүйлийн одоо тий үгийг хийдэг гэдэг бол маш их энэ бол тий цөөхөн байгаа. Ер нь бол яг хэн блээ гэдээ орж ирэхгүй байгаа санагдаж. Тэгэхээр бас тэгэхээр ч одоо Чингисийн жагаах гэж байж байна тий. Чингис хаан хамтлагийн жаргал сайхан одоо Америкт тоглолтоо хийгээ явж байгаа. Жагаах маань бол одоо бас яг энэ бүхний үлгэр жишээ байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо оюуны өмчтэй холбоотой болсон учраас одоо зарим уран бүтээлчдийн дууг одоо дуулж явж байгаа гинтийн одоо эвгүй байдалд орсон бол байгаа учраас одоо хүн өөрийн гэсэн одоо брэнд бүтээгдэхүүнтэй болж эртнээс ихсэн л дээ одоо ахыхаа одоо эргэж бити хар гэж юм уу дурлахгүйгээр үнсэлцгийг олон дуунуудыг бол мэдэх баг. Тэгээ энэ одоо өөрийнхөө одоо брэнд бүтээгдэхүүнүүдээ өөрөө хийж эхэлсэн байж байгаа. Одоо тэгээд энэ дуунуудынхаа бол бүгдийг дүрсцүүлж байгаагийн учир шалтгаан бол намар цагт одоо охинтойгоо нийлж тоглолт хийн гэсэн одоо бодол байна. Одоо зүүн Симон бол аль хэдийн бас өөрийн бие даасан уран бүтээлүүдийг хийгээд эхэлсэн. Охиныхоо уран бүтээл дээр бас эцэг хүний хувьд бас дуучин хүний хувьд бас ажиллаж байна. Тэгээд бас нөгөө насмын зүсмэнж бас яваад эхэлсэн байгаа учраас тэгээд шин залуу үеийн хүүхдүүд рүү бас тэдний одоо оюун ухаан дуу сонсох төр хөгжил рүү бас би нэвтрэх хэрэгтэй учраас охинтойгоо хамтарч охиноосоо бас мэрэгжлийн хөгжим гэдэг талаас нь бас ингээд сонирхож сонсож хамт уран бүтээлүүдийг хийж үзэгч түмээ бас цус сэлбэх ийм одоо үйл ажиллагаараа орж байгаа учраас энэ цомгийн доонууд бол одоо хавар 100 одоо бүх FM радио телевизүүдээр бол одоо түгээгдэж та бүхэнд цээждүүлнэ. За тэгээд 11 сард бол одоо тайлан тоглолтоо хийж тайлан тоглолтыг хийж үр дүнгээ үүсгэнэ шүү дээ. За ийм ажилтай яаж. Ийм одоо гол зомгтой байлаа. Уран бүтээлчид бол мэдээж хэрэг өөрсдийнх нь хийсэн уран бүтээлийг хийгээд бэлдээд тэгээд үрсжүүлээд явна гэдэг бол түүний арт ч гэсэндээ маш олон хүмүүс ажиллаж байдаг. Тэгээд яг тоглолт хийн гэдэг бол нөгөө шалгалтаа өгөх гэж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм арт түмнийхээ үнэлгээг авахын тулд бас тоглолт хийдэг байгаа. Тэгээд бас их гоё цомог гарсан байна. Та бүхэн манаас 1919-50-аас бас хүргэлтээр бас авч болох юм байна шүү гэ. Дээр нь одоо дэгийн ах маань одоо сүүлийн үед бас мэдээч хэрэг одоо ганцхан дуулаад тий уран бүтээлч хүмүүс маань бас тий олон ажлуудыг бас хийдэг байгаа. Тэгээ сүүлийн үед бас нэг бизнес руу орсон юм шиг байгаа. Телевизээр бизнес руу орсон юм шиг байгаа. Тий реклам яваад байдаг. Тий таны реклам яваад байна. Тэгээд бас яг хамтдаа хүрэлцэн ирсэн байна л да та танилцуулж. Би одоо юуны төрөнд Мөнхөд ургах наран компани захирал одоо өнөр цэцэг гэж одоо энэ захирал бүсгүйгээ та бүхний өмнөөс танилцуулах гэж өнөөдөр бас уурж авчирсан байж байгаа. За уран бүтээлч хүн бол мэдээж уран бүтээлээс гадна одоо өөрийн гэсэн хоёр дахь бизнес эрхлэх гэдэг ойлголтоос илүү одоо манай Монгол улстай татвараа төлдөг тийм ээ одоо яг ингээ ном журмын дагуу явж байгаа тэр тусмаа бол одоо рекламдаж сурталчлахад их гоё одоо зөв энергитэй одоо ийм бараа бүтээгдэхүүнийг уран бүтээлчдийг сонгож компаниуд нүүр царайгаа болгодог. Сурталчилгааныхаа маркетинг ажлыг хийдэг. Тэн дээр одоо дээгийнх нь Мөнхөд ургах наран компани одоо Ванжа хэмээх одоо хоол амтлагч даршилсан ногоон бүтээгдэхүүнүүдийн одоо нүүр царай болж Монголынхаа ард түмэн иргэдэд хүндэд иргэдэд одоо энэ бүгдийг сурталчиж эхэлж байгаа. За тэгээ одоо мэдээж өнөр цэцэг захирлыгаа бас яриулъя тийм ээ. За та компанийнхаа талаар нэг үзэгчтэй танилцуулж өгөхгүй. За сайн байна уу та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За манай Мөнхөд ургах компани бол 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яг өөргөдөө наран гэдэг үг мартчихдаг байгаа. Мөнхөд ургах наран компани маань 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ Ванжа компаниг ер нь бол жилийн хугацаанд судалсан. 2023 оноос хойш судалж бүтэн жилийн хугацаанд судалж байгаад яг бүтээгдэхүүний чанартай бүх одоо энэ ямар гарал үүсэлтэй хаана ургуулж хаана энэ бүтээгдэхүүн боловсруулж яаж бүх юм шат дараатайгаа явж судалсны үндсэн дээр энэ бүтээгдэхүүн эрүүл органик эко бүтээгдэхүүн байна гэсний үндсэн дээр Монголдо импортоор оруулж ирэхийг зорьсон. За тэгээд ингэ оруулж ирээд одоогоор бараг 2 жил
болох гэж байна. 2 жилийн хугацаанд одоо тий шинжилгээ одоо бүх судалгаагаа хийгээд бүх одоо супермаркетуудаар тараагаад бүх шинжилгээгээ өгөөд ингээд яг одоо худалдаалагдаж байгаа Монгол орн даяар. Энэ Ванжа компани дэлхийн 52 улсад одоо өөрсдийнхөө дарсан хамтд одоо энэ ногоог бол түгээн дэлгэрүүлдэг. Тэр дундаа бол манай одоо мөнхийн одоо хөрш болсон одоо урд одоо хятад улс бол өөрөө тэр бум 500 сая хүнтэй одоо энэ бүгдийг одоо түгээн дэлгэрүүлж одоо энэ бараа бүтээнээр хангадаг компани гэр би анх бол бодохгүй юу. За энэ мөнгөд ургах наран гэж одоо юм бүсгүй надтай танилцав. Одоо энэ юу одоо хятад одоо ногоо могоо заруулах гад оноо ингээ соён бодлогод чи хятад бараа түгээгээд ингээ зар сурталгаа явж ийн гэж надад миний амьдрал нөгөө үзэл бодол үндэсний үзэлтэй шууд зөрчлөөд эхэлж байгаа байхгүй. Тэгээ би юмыг яаж битгөө зүгээр очиж харъя үзье гэж бодохгүй юу. Тэгээ очиод нэг жижиг нэг цех байх үедээ яана янз янзын бодож байгаа шүү дээ. Тэгээд би Ванжа компанидаар яваад очтол юу вэ одоо мангар том компани. Тэгээд 400 хүнээр ингээ 2 ээлжээр ажилладаг. Дэлхийн 52 улсад бараа бүтээгдэхүүнүүд ингээд түгээн дэлгэрүүлээд эхэлсэн. 33 жилийн түүхтэй. Өвөр Монголын Хянган аймаг буюу одоо Эртний Өвөр Монголын нийслэл бол Улаанхот гэж байсан байхгүй юу. Тэгээд тухайн үе одоо Мао Зэдун эдгээр чинь Монголтой энэ Өвөр монголчуудын нийслэлийнх ойрхон байгаад гэсэн учраас Өвөр монголчуудын нийслэлийг бүр хөх хот руу аваач татсан тийм түүхтэй. Анхныхын нийслэл бол Улаанхот гэж. Манай нийслэл бол Улаанбаатар байгаа тийм. Одоо яг ийм ах トゥ хоёр ингээ хоорондоо ойртод ирсэн учраас нөхөр таваарш бол холдуулсан байх нь шүү дээ. Гэтэл одоо Сүхбаатар аймагтай ойрхон байдаг одоо энэ Хянган аймаг бол одоо Өвөр Монголын хамгийн үржил шимтэй. Одоо тэнд одоо маш олон сайхан байгалийн үзэсгэлэн газрууд байдгийн дотроос бол Аршаант гэж одоо их сайхан нутаг байна. Тэр нутаг руу бол ингээ очиод одоо манжуураар дамжиж тийшээ очдог. Үнэхээр одоо байгалийн яг цэвэр одоо Аршаан болгон их одоо ундраг нь болсон тийм газар байхгүй. Тэгээ тэнцээ бол одоо анх бол манай Япон манаас гэж нэг суума харсаар байгаад Япон үндэсний нөхдүүд ирж бол анх бол энэ бараа бүтээгдэхүүн нөгөө Мисо шүлээ анх тэнцээ тариулж ургуулж ингэж энэ Ванжа компаниг үүсгэн байгуулсан байгаа байхгүй. Тэгээ энэ Ванжа компани бол 33 жилийн түүхийг бол ингэж ардаа ингэ орхицсан. Тэгээд энэ гаргаж байгаа бараа бүтээгдэхүүндээ одоо энэ дэлхийн одоо энэ стандартыг хангасан энэ сертификатыг олгосон одоо энэ бараа бүтээгдэхүүн тамга тэмцэгтэй нөөцлөгч бодис агуулаагүй гэсэн. Манай монголчууд ч одоо угаасаа нөгөө юу тааштай их нөгөө болгоомжтой. Тэгээ энэ одоо яг юу юм болоо гэсэн ийм байдлаар ингэ ханддаг шүү дээ. Гэтэл өнөөдөр одоо энэ хөө Ванжа брендийн одоо энэ хоол дарчилгааны энэ амтлах шиг бол бид нар бол E-Mart, номын супермаркетын бүх салбарууд, E-Mart, за сансар худалдааны төв гэх мэтлэн одоо сүлжээ бүх дэлгүүрүүдээр бол бараа бүтээгдэхүүнүүд бид нар түгээгээд эхэлсэн байж байгаа. За жишээлх юм бол одоо манай улсад одоо өөрийн байр суурийг эзэлсэн байгаа E-Mart. E-Mart бол одоо худалдаалагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүд бол шинжилгээ судалгаа хийсний үндсэн дээр ард иргэдэд худалдаалагддаг. Тэгэхээр энэ Ванжа брендийн одоо энэ болсон байгаа бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ шинжилгээ судалгаанд орж тэр одоо бүх шатыг ингээд давж гарч ирснээр дараа өнөөдөр Монголын ард түмэнд бол худалдаалагдаж байна гэсэн үг. Дээр нь одоо энэхүү бараа бүтээгдэхүүн бол манай монголчуудын хэтвчэнд тохирсон үнцэнтэй. За энийг хаач очоод хэрэглэх боломжтой. Хөрөгчөнд хийх шаардлага байхгүй. Шууд ингээд энэ өөрөө энэ хайрцаг энэ сав нь өөрөө цаад стандартыг хангасан 1 жилийн хугацаанд ингээд хадгалах боломжтой байдаг. Ийм одоо хайрцаг савлгаатай зүйл байхгүй. Энэ хайрцаг савлгаа гэдэг нь өөрөө цаанаасаа технологийн дагуу хийгдэж бүтээгдсэн байдаг учраас за зарим нэгэн жишээлбэл манай CEO ч юм уу J25-ын бол энэ хятад үсгийг энэ одоо энэ хятад энэ хайрцаг савыг солиулаач гэсэн бид нарт ийм хүсэлт ирүүлж байгаа байхгүй. Гэтэл болохгүй. Ягаад гэвэл энэ дотор ч байгаа энэ ногоо бүтээгдэхүүний чинь яг энэ стандартын дагуу энэ хайрцаг савнд ингэж хийж хадгалдаг ийм горимтой, норомтой цаанаасаа бүр үйлдвэрлэлүүд дээр ингэж хийгдэж байгаа чухал зүйл байдаг учраас бид нар бол энд халдаж чадахгүй. Гэхдээ одоо бараа бүтээгдэхүүн дээр нь бол одоо Монгол одоо найруулга тайлбарыг бол бид нар бичээд бол худалдаалах боломжтой юм байл. За ямар ч үсэн бол энэ цагаан сараар бол одоо манай Ванжа брендийн одоо энэ хөө бараа бүтээгдэхүүнүүд бол олон мянган айлын цагаан сарын ширээг бол чимж энэний амтанд одоо ингээд орж ингээд байгаад их баяртай байгаа. Танад телевизийн хамт олонд бас би бас биелэг болгож бас түгээн дэлгэрүүлсэн байж байгаа тийм ээ. Амтлагаж үзсэн үү? Үзсэн. Тий. Энэ яалтчгүй ингэж бодож байна л да. Манай монголчууд ч ер нь махны хэрэглээ маш их байгаа. Тий. Тэгээд ногоо ер нь бага хэрэгэлдэг.
Тийм болохоор ногоо чи ер нь бол энэ махыг аюул шингээж тэгэхээр бас энэ ногоо бол маш сайн хоолтойгоо холиод идэхэд бол маш сайн шингээж өгнө гэж. Тэрдээ одоо яг байгалийн гаралтай тий буух эзэнтэй буцах хаягтай тий нөгөө яг ямар баталгаатай хийгдэж гэн гэдэг бүх зүйлийн судалсан байгаа юм биш үү дээ. Тийм бүр үнэхээр бүр янзын гоё. Би бол одоо миний амьдралын нэг хідэн найзууд нөхөд байна шүү дээ. Тэд нартай ч одоо бүгдэнд ингээд харгаад өгч гисэн. Нөгөөдөл чи бүгдээрээ ингээд энэ ногоонд ингээд урвсан. Тэгээ одоо нөгөө ванжаач юм байна уу? Одоо тэр ийм артад одоо тэр өөртөө очиод ав гээд. Тэгээ нөгөөдөл чи бүгдээр одоо энэ хөө ногоонуудыг. За манайхан та нар бүгдээр өөртөө ингээд идээд үзээрэй тий. Идээд үзээрэй. За өөр гоё. За тэгээд манай энэ ногоонуудын одоо давуу тал нь юм бол орой болгон одоо нэг төрлийн амттай хачир идэхш орой болгон өөр төрлийн амттай хачир идэх боломжтой гэсэн үг. Жишээлбэл одоо энэ цагаан луван болохоор нэг жоохон халуун ногоотой жоохон халуун тийм дуртай бүр тийм амар их биш жоохон халуун ногоотой тэгээ айгуу гоё тийм шаардган самттай юм цагаан луун байгаа. За энэ болохоор нөө манайхан жаас айгуу их цуу хэргэлдэг хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр ийм цуунд дарсан өргөс тэмэх. Тий. Тэгээд энэ нь болохоор ийм цуунд дарсан манжин халуун ногоогүй манжин халуун ногоотой манжин гэд. Одоо тий хүүхдүүд итгээд ч гэсэндээ тохиромжтой халуун ногоогүй одоо энэ манжингийн итгээд ер нь бол гэхдээ хүүхдүүд бол энэ манжинд дуртай байдгээд гэхдээ ер нь бол манайхан ч хүнд хоол иддэг учраас хоолны шингэцэг маш сайн сайжруулж өгдөг. Одоо хүнд өдөр болгон эслэгээ авах хэрэгтэй. Тэр эслэгийг энэ одоо хоолтой холж идснээр авах боломжтой гэсэн үг. Гоё тэр утгаараа эрүүл мэнд талаас тэгээ амт чанар бүх талын л ерөн харж энэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Тэгээд нөгөө өнгөн санаатаа дэлгэр мөрөн чинь нөгөө хятад ногоос урдчлаад явахыг ихсэн айхтаа бүгдийн өрөө судалт идэж үзэж бүр өөртөө бүр за аргагүй энэ бол үнэхээр бас үнэхээр олон зуун одоо мянган хүмүүст одоо хүртсэн түгээн дэлгэрүүлсэн бүр ийм сертификаттай одоо энд нь л одоо ерөөс хамаг итгэлээ тавьж байгаа шүү дээ. Дэлхийн стандарт сертификат ингээд олгогдсон. Ийм одоо бараа бүтээгнээс сурчилж байгаатай ёо за би нэрэ Чингис хааныхаа нэрийг барьсангүй. Би ямар газар ухаж би ямар алт олборлсонгүй. Тийм ээ? Би нүүрсний 8 хийж хин нэгний одоо өгөөшөнд орсонгүй. Би бол одоо их орныхаа хүндэт иргэдэд би ийм чанарын баталгаатай. Ийм одоо бараа бүтээгдэхүүн би нүүр бардам. Мөнхөд ургах наран гэдэг компанийнхаа одоо нүүр царай болоод ингээд явж ин да гэдэг илэрхийлж өнөөдөр кофе цай нэвтрүүлгээр орж байгаа юм шүү. Энэ яг юм бэлээ бид нар ч гэсэн амталж үзсэн л дээ нөгөө зөөлөн чанартай манай монголчууд ч ер нь бол яг юм халуун ногоотой эсвэл хит ийм амар амталсан юм бол хотоодонд ер нь бол нийцэхгүй шүү дээ тийм ер нь аль эртээр үесээ л одоо идэж заншаагүй ирсэн байгаа ш. Тэгэхээр их гой зөөлөн амттай халуун ногоон ч гэсэндээ яг мэдээж хэрэг одоо ингээд айгүйх халуун ногоотой хоол хүнс хэрэгэлдэг болсон ч гэсэндээ арай нэг бага хэмжээтэй хэрэглэх нь зүйтэй юм болоо. Яагаад тэгэхээр бидний хотоод угаасаа л цаанаасаа тэрийг хүлээж авах нь жоохон юм дутмаг байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг нэг зөөлөн чанартай тий цууны амттаа ч гэсэндээ их гой зөөлөх юм байлээ. Амтлаг тий тэгээд хоол идэхэд нэг ингээд нэг юм дутагдаад идэв ш хажууд. Яг наадах чинь час ийсэн тий. Одоо манай улсад бол манай үндэстэнд бол олон үндэсний хоолууд бол түгээн дэлгэрүүлж өөртөө байр суурийг эзэсний хамгийн нэгэн том жишээ бол Солонгос хоолны газрууд байж байгаа. Солонгос хоолны газруудын бараа бүтээгдэхүүн тэдний хоолны одоо хольц энэ шингэцийг бол бид нар бол монголчуудын өнөөдөр бие организм хүлээж авах гэдэг чадвараар бол манай улс өөрөө хуурай одоо чиглэг биш нөө далайн ирэг дээр байдаггүй хуурай одоо орон учраас хит халуун ногоо идэх нь бол бас нэг жоохон тиймэрхүү. Тэгэхэд биднэрт нөгөө энэ махны хэрэглээ нөгөө гурилны хэрэглээ одоо цовын ажуудлын час тас гэсэн хамжин яаж байгаа өндөө гоё байгаа байхгүй. Тэгээ манай компани бол 8 нэрийн одоо бараа бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлж байгаа бүх сүлжээ дэлгүүр болон хувийн хвшлийн бүх дэлгүүрүүд компаниудтай бол хамтарч ажиллахад бэлэн байж байгаа. Ягаад энэгээрээ бас дамжуулж бид нараас бизнес эрхлэгчдийг дэмжиж дээрэс нь манай Монгол үндэстэн бол энэ сайхан дарссан ногооны амтанд гоё орж өөрсдийнхөө үндэсний одоо иддэг хоол ундааг хэрэглэж заншаад одоо бас нэгэн хоолны төрөлд бас нэг цөмөрөө дэвшилтэд одоо үйл хэргийг хамтдаа бүтээцгээе гэсэн учраас бүгдийг одоо ингээд одоо рекламын доор одоо зар сурчлагын утас явагдаж байгаа. Тэгээд тийшээ холбогдоод одоо манай удирдлагуудтай ингээд холбогдоод за би бол одоо ингээд
реклам зар туршлага хийгээд ингээд явна. За одоо үүний дараа бол одоо манай компани бол гой будаа оруулж ирнэ. За энэ будаа гэдэг зүйл дээр бол ярихад бол их зүйл бий. Одоо энийг бол ирсэн үед нь бас яри түгээн дэлгэрүүлэх гэж бодож байгаа. Ганцхан ер нь бол энэ бидний энэ одоо утаа, шороо, тоос тийм ээ одоо энэ нийгмийн одоо энэ сонин үзэгдлээс болж өнөөдөр манай монголчууд бол элдв босын өвчнөд бол ингээд захирагдаад байгаа биш. Бас энэ хүнсний энэ ногооны технологиуд бас зарим нэгэн одоо болохгүй одоо зүйлүүдийг бид нэр эдснээр бид нар бас одоо янз янзын өвчин эмгэгтэй бол тулдаад байгаа юм байна лээ. Энэний бол нэгэн одоо том жишээ бол одоо будаа. За энэ будаан дээр бол ингээд манай компани будаа ороод ирсэн цагт бол бид нэр гайхамшигтай том мэдээлэл хийн. За ийм байна да. Тий Монголын нөхцөлд бол мэдээж хэрэг одоо тий тариалангийн одоо хэр их хүмүүстэй аж ахуй эрхэлж гин гэдэг бол цөөхөн байгаа тийм учраас яалтчгүй ингээд импортын бүтээгдэхүүнүүд худалдаж авж байгаа оруулж ирж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол яг одоо энэ манай мөнхөд ургах наран компани шиг тийм компаниуд ингээд айгүй их судалгаа хийдэг болсон. Тийм судалгаа хийгээд яг энэ бүтээгдэхүүн юугаар үйлдвэрлэж гин ямар чанарын түвшинг хангасан байна гэдгийг айгүй их судалж ээж оруулж ирдэг болоод байгаа. Тэгэхээр эн чинь бас нэг өрсөлдөөн гарч байгаа шүү дээ тийм бизнесийн талбарт тийм. Зүгээр нэг ингээд тийм хямдхан гэдэг бүтээгдэхүүн зэрэг хятад улс тэр их тэр бум хүн амтай улс чинь тэр олон хүнийг одоо тий хоолж унтлахын тулд олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Тэгээ Ванжо компани бас нэг зөвүүн онцлог байна. Энэ ганцхан мөнхөд ургах наран компанид эрхээ олгож байгаа байхгүй. Энэнгээр бол үнэхээр энэ компани бол даваа талыг бол эзэмшиж байгаа юм л да. Өөр одоо бусад компани харилцагч бизнес эрхлэгчдэд бол энэ эрхээ өгөхгүй. Тэгэхээр эн чинь цаагаараа өөрөө ямар хэмжээний том компани байна вэ гэдэг нь бол чанараараа ингээд харагдаж байгаа юм л да. Тэгэхээр бас энийг яг одоо тийм мэдээж хэрэг олон одоо юу гэдэг буух эзэнтэй буцах хаягтай ийм бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх нь маш зөв байгаамаа. Тийм мэдээж хэрэг олон төрлийн бас амтлагч ногоонууд байж л байгаа. Тийм олон компаниуд байгаа. Гэхдээ бүгдээрээ ингээд судалгаатай одоо сүүлийн үед оруулж ирдэг болсон Монгол улс ч гэсэндээ өөрсдөө чанарын яг одоо шаардлага хангасан бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдгийг бас тий шинжилж байгаад оруулж ирдэг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр манай компани бас өөрсдийн бас энэ ногоон энэ дарсан ногоон бүтээгдэхүүнүүдээс гадна дүүфу оруулж ирсэн байгаа байхгүй. За тэр дүүфуг нь болохоор одоо яг одоо нөгөө Ванжа компани дүүфуг яг одоо хэрэглэгчтэй нэвтрээ оруулж ирээд ингээд сая цагаан сарын үзэсгэлэн дээр танилцуулагдсан манайх цэр асан арина дээр үзэсгэлэн дээр сар амтлахаа игээд ингээд бүтээгдэхүүнээ танилцуулаад нэг сарын хугацаанд ингээд яс. Тэрэн дээр дүүпүгээ танилцуулсан. Дүүпү маань болохоор 10 минут хатаас нь дүүпү. Тийм 10 минут хүт усны твтэйгэл гоймшдаг. Яг нөгөө нэг өргөн хэрцсэн гурил шиг тийм бүтээгдэхүүн ба. Тэр одоо тэр дүүпү маань одоо юм гэхээр одоо хүмүүс гурилнаас аягүй их татгалзаж байгаа тий. За гурилны оронд цөөвнгийн гурилны оронд хэрглэж болохоор тэм дүүпүү орж ирж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй манай пэйж хуудасаар танилцуулга нь яваад байна. Манай улсад чинь бас нөгөө цагаан холтонгууд их болсон. Цагаан холтонгууд чинь ингээд нөгөө тэр дүүфүү. За ялангуяа дүүфүү гэдэг энэ бид нар сайн мэдгүй юм. Эмэгтэй хүнд их чухал хэрэгтэй байдаг гэж штэ. Одоо сав суулганд нэг чухал байдаг гин. Тэгээ бид нар чинь ямар тийм юм байх вэ? За дээрэс нь нөгөө фитнес хийдэг. Нөгөө уураг тэжээл хэргэлдэг нөгөө бодигардууд. Тэднэрт чинь бол тэр дүүфүү гэдэг чинь маш чухал хэрэгтэй гэдэг. Тэгээд яг цагаан алтнууд бол дүүфүүг маш хэрэгэлдэг гэж сонсч байсан. Тийм ер нь бол сая үзэсгэлэн дээр ингээд амтлагаа хийгээд явж хаад цагаан алтнууд бол айгүй ам сатайсан буцаж хурж ирээд бүр хайрцагаар дуулж байгаа. Тэгэхээр удахгүй манай энэ дүүпүү маань одоо цагаан хоолны газрууд эдэн шүү дээ. Тэр газруудаар бүгднгээр дарагдаад энийг айгүй сайн ингэж нөгөө нэг хүмүүс таниулсны дараанаас дэлгүүрт худалдаанд гаргахгүй бол яг манайхан чинь яг нөгөө нэг гаднаас нь хараад мэдгүй учраас айгүй сайн бас таниулж мэдүүлсний дараа худалдаанд гаргах. За тэгээд дахин хэлэхэд манай энэ сайхан бүтээгдэхүүнүүд бол E-Mart-ийн бүх салбар дэлгүүрүүдээр. За E-Mart гэдэг чинь Max маркетинг Мартин бүх салбар дэлгүүрүүдээр сансар худалдааны бүх салбар дэлгүүрүүдээр
Номин супермаркетын бүх салбар дэлгүүрүүдээр 8 нэрийн төрлийн одоо бүх салбар дэлгүүрүүдээр Carrefour Сансар Carrefour сансар худлааны төвийн бүх дэлгүүрүүдээр ингээ хөдөлтаалагдаж байгаа. Да манайхан та бүхэн өөрсдөө ингэж сонирхож ингэж үзээрэй. За хамгийн ихтэй 5,000 6,000 төгрөгийн л үнэтэй байгаа. За тэгээд тэрнээс доошоо одоо ийм савлгаатай бүтээгдэхүүнүүд нэг хямдраасан. Тэгээ энийг бол одоо амрал зугаалганд тий одоо ингээ тэрж рүү явахдаа тэр хорхог боодгон дээр хав задлаа идлээ. Хөрөгчөнд хийх шаардлага байхгүй. Өөрөө тэр цав савлгаа бүтээгдэхүүн өөрөө цаанаа хийгдсэн учраас. За юм байна да. За тэгээд өнөөдөр сайхан биднийг урьж одоо энэ бизнес эрхэлж байгаа энэ бизнес эрхлэгчтэйгээ бас дэмжиж байдаг Улаанбаатар телевиз мэдээллийн одоо том өргөн сүлж явсан манай нийслэлийн Улаанбаатар телевизийн хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье бас намайг бас ингэж олон жил хамтарч ажиллаж байгаа уран бүтээлч гэдгээр нь хүндэтгэж бас энэ боломжийг олгосон танай телевизийн хамт олондоо баярлалаа. За тэгээд би өнөөдөр камермен хөтлөгч хоёртой одоо энэ хөө цомгоо болон одоо анх нь одоо энэ Ванжа брэндийнхаа даршилсан бүх одоо энэ бүтээгдэхүүн ингээд бэлэг болгоо өгье. Тэгээ миний дөө аль наатах чинь би ингээд бэлэг болгоо өгье. Тэгээ миний дөө ингээд аваарай. Тэгээ гоё. Маш их баярлалаа. Гоё оюуны бүтээл дээр нь бүр тор дүүрэн. Тэгээ аав ээжтэй оллоо ш тэгээ. Хань ижилтэй, хайртай ахтай, эгчтэй. За энийг камермен өгж байгаа шүү. За. Телевизээр бас гоё гаргасан байх гэж бодож байна. За ингээд өгөөрэй. Энэ минут чиний өөр орох хэвээр байгаа шүү. За. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд доор хувцсны дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг зам мөн бас хамтарч ажиллах ресторан хоолны газруудыг үл бас утасны дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд мөн дэгийн ахын маань шинэ гарсан цомог 1919-50-аар худалдаалагдаж байгаа үнэгүй хүргэлттэй эхэлсэн байгаа. Тэгэхээр бас шинэ уран бүтээлтэй шинэхэн ногоотой та бүхнийг бас амталж үзээрэй гэж хэлмээрээ. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажил болон уран бүтээлд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Үргэлжлүүлээ UBS List-аагаа хамтаагаарай. Хорсон тэр хар